Хай. За юу байцгаа. Удаа уулцсангүй шүү. Бараг 14 хоног өнгөрчлээ те. Тэгээ та хэд нэг гоё юм анбокс хийж харуулъя. Багаар тоноглоод явна. Тэгээ сая 14 хоногийн маань захиалсан маш гоё бас машины амин сүнс нэг юм маань ирлээ. Та хэдтэй тэгээд харуулна. За энийг юу гэж бодож байна? За тэгээ манай бодонгийн залуучууд манаас эдрийг бүгдийг нь зүгээрээ манай эхнэр бас миний бичлэг хийж игээд бас туслаад хөөрхөн машин нэг гоё обод бас захиалж авсан. За энийг та хэдтээс харуулчих. За жоох ойртолд харуул та. Ингээ доошоо камера доошоо алгаа. Тэгэхээр доошоогоо эргэж байгаа. Окей. За. Одоо буцаад намайг харуул. Одоо хойноос жоохон татаад байгаа. За энэ OC Racing гэдэг нэлээд алдартай обод. Энэ ободны хувьд бол нөгөө массаар зарагддаггүй, кастом байдлаар буюу яг захиалж хийлэгдэх обод. За тэгээ миний хувьд бол энэ ободыг ингээд тусдан захиалж хийлгэж авчирсан. За ободны тухайд ярих юм бол одоо яг нөгөө нисхийн том онгоц сансрын хүлэгт ашигладаг маш хөнгөн хит одоо бат бөх даацтай ийм обод. Маш хөнгөн. Тэгээд нэг ободон дээр даах даац нь за 1350 кг гэж байгаа. Ойлын хэрнээ оффроуд зориулттай бас обод авчиад одоо шавар усаар бас явхад бас хайран байна. Баг гадна талаар нь одоо хамгаалтын хуулга, хамгаалтын бодог төрөх юм билээ бас гэж бодоод байна. За тэгээ баг Монголд баг ганц байгаа. Яг обод гэж би бол баг шууд хэлэхээр байна. Энэ шар бичиг нь бол амар харагдаж байгаа юм. Ер нь нэг иймэрхүү байдлаар харагдахаар байна да. Одоо тэгээ дугуйг нь бас томруулаад тавьчихна. Цулгуу хаар болчиход байгаа болохоор машин дээр бас нэг энэ дээр нь бас нэг гоё том яг шараар нэг гоё X бас нэг гоё стикер байгаад байгаа. Яг танкын зориулсан. Тэрийг бас хийчихвэл наачвал бас гоё болохоор байгаа юм. За нэг ийм гоё обод та хэдтэй танилцууллаа. Ободны хувьд бол бүр ярилтгүй. Бүр ахтар обод үлээ. Өвзгийн бас гоё хөнгөө обод шүү. За нэг ийм гоё обод захиалж авлаа да. Тэгээ ямар тааш эндээ дугуй сонгож аваад тоноглоод дугуйд яг машиндаа өгсрөөд харуулхад ямар байх нь та хэдтэй харуулна за. За нэг ийм гоё обод захиалж авчирч өгсөн дүүнэртээ бас баярлалаа. Манай бодонгийн дүүнэр манай ер нь бол хамгийн хурдан шуурхай найдвартай авчирч өгдөг. За тэгээ зарж байгаа машинууд маань хүртэл үнэхээр гоё. Скорпионд орсноос хойш энэ машин үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаад бүр илүү бас од болох замнал руугаа явж байгаа хит бартаан зориулсан хайбрид. За тэгээд энэ ободыг хэдүүлээ машиндаа тавиад харцгаая тий. Өвсгийн бас үнэхээр ганган обод. Маш хөнгөн, маш өндөр даацтай. За тэгээд мэдээж нөгөө хийдэг технологи нь бол хөнгөн цагаан хайш. Тэгээд ер нь бол нисэх онгоцонд ер нь бол ашигладаг материал гэж хэлээ л дээ. За нэг ийм гоё обод байна да. За тэгээд эдний борлуулж байгаа нэг бас нэлээд үзээд хэмээн таалагдаад нэг юм ити дугуй байна. За яг Монголд бол оруулж ирээд 10-аад жил болж байгаа гэж байна. 10 жил одоо тасралтгүй оруулж ирсэн. Blizzard ити, за Everland гэх брендийн дугуй юм байна. За миний сонирхоод байгаа дугуй нь 285-7017 10 PR буюу одоо 10 ширхэг утастай гэдэг өвөл суурьтай дугуй байна. Тэр нэг 70-80% ингээд хийг нь харах юм бол баг 80% өвөл явах зорилттой. Энэ дээр нэг хадаас модоос хийж болдог. За тэгээд яг хийг нь бариад үзэхэд энэ бол хатуудуу талдаа. Энд одоо яг 3 улирлын буюу нөгөө шоргоолцоо итэ гэж яриад байдаг. Энийг бас чимхэд үзэхэд бас ялгаагүй хатуу талдаа. Гэхдээ өвөл бол өстой үнэхээр азаргална гинэ энэ дугуйг. Хамгийн сонирхолтой юм 4 улирлих энэ дээр бүр ингээ ити тэмдэглэгээтэй цасны зурагтай MS энтер гэсэн бас тэмдэглэгээтэй. Тэгээд бас зөөлхөн талдаа тэгсээр нэг хийн хатуу. За нэг ийм универсал байрын дугуй. За тэгээд нэг 2-3 жил бол ямар ч асуудалгүй явна гэж байна. Биш нэг иймэрхүү нэг юм универсал нэг өвөл мөвөл 100 мөн гэл нэг өвөл ээлжлээ дугуй муу солиод байхааргүй бас ажил баг утгаар юм хайгаад ер нь яваадсан. Тэгээд бас явж байгаад баг дугуйгаа олчих шиг л боллоо доо. За Everland гэдэг ийм брендийн дугуй.
За тэгээд тавихад бол бас янзын харагдах юм байна да. Хээ бол надаас таалагдаад байна. Ер нь өвлийн хээ нэг иймэрхүү гоё байдаг та тий. За ингээд одоо бариад үцгэр. За нэг иймэрхүү тий өргөнөөрөө өндөр нь одоо ингэж харагдчих шүү дээ. За ингээ харахаар идэв 6 сант 7 сант юм уу. Обод нугасаа офсет нь спейсер шаардлагагүйгээр гадагшаа офсеттэй обод байгаа. Тэгээ хээний хувьд их таалагдлаа. Тэгээ бөөрийн хамгаалттай бас нэлийн зузаан. За иймэрхүү яг уу 3 улирлын нөгөө ити дангаар нь дугуйнуудыг жоох идэрч аваас жоох хатуу талдаа шүү дээ. Аваад ингээд 50 гингөт. Одоо тэгэл нэг жоохон хэсэг байж итэл нэг 2-3 сарын дараа өвөл болоод эхлэн дахиад өвлийн дугуй солин дахиад мөнгө бас тий хүний л амьдрал шүү дээ. Тэгэхээр ишг нэг мөр угаас амар зундаа нэг ойрхон хөдөө гадаа явчихдаг юм чинь. Ишг энийг тавиад. Тэгээд өвлөө энэгээрээ тэр чигээрээ давчвал гоё юм. Өвөл бол энэс газаргална. Өвөл бол явал өстой солируулна л гэж. Зам бол ямар ч асуудалгүй гэдэг. Явахд бол асуудал 10 жил зарж байгаа. 10 жил худалдаа авсан жолооч нар бол ямар ч комент хийж байгааг маш сайн дуулж чинь. Нэг юм газар байд юм байна. Mega Tire Center гэдэг. Тэр нь бол дандаа хятадгуу борлуулалт юм. За дараагийн загсаал King Tire гэдэг ободогоо засвар баланс хийдэг нэг гоё газар сошиал дээрээс рилүүдийг нь үзэж байгаад хүрээд ирлээ. За тэгээд 5 ширх дугуугаа буулгаад одоо угсруулах гал бэлтжиндээ. Тэнд 3 дугуй. За энд бас 2 дугуй. Тэгээд ободоо бас өгнө. За тэгээд машин бол одоогийн байдлаар нэг иймэрхүү харагдчихэв. Дараа нь угсарсны дараа ямар болохыг харъя да тий. Тэгээ бандачаад гоё болох байхаа гэж бодоод. Ахвал бас хөө ямбаа гэж. За ах маань бол бас нямба хийж штэ. За дугуйнуудынхаа галгар утгуудыг аваад дуусч байна. Нэг цэнхэр өнгө нь арилдахгүй юм бах та. Тэг хамгийн гоё юм энэ хуучин сольсон дугуйг нь бас энд бас гоё скотчтод өгч явах юм. Нэг гоё сэтгэлээсээ гоё үйлчлдэг. Гоё газар бол тэгэл дахиад холч үсэн ирнэ штэ. Тэ. Нэг дарихийн шинэ эц өнгөрөөд ийм газар байд юм байна. Яг замынхаа хажуу талд. Энэ нэг шунхлаа гэдэг колонкийн хойдолт юм уу? Баруун хойдолт. За эхний дугуйг сольсон байд юм аа. Бас гоё харагч чинь тий. Одоо хар машин дээр нэг юм шар өнгөтэй обод дугуй ороод ирэхээр бас гоё юм. Цэнхэр бичиг надаа явандаа арилгал ах та цэнхэр өнгө. Тодруулчихсан шүү дээ. Энэ үү? Шууд уу? Тэгээд тодруулах юм цэнхэр өнгөтэй баян уу? Маркераар. Энэ ардаа цагаан байгаа гэх шиг болсон шүү дээ. Энийг янгот тодруулчих. За тэгээ арилгачих юм. Энэ угаасаа одоо ингэ байна. За заст бандаагаад гоё болох нэ. За тэр нөгөө дугуйг маань ингээд дискотчтой цэмбэлгээ тавьчлаа да энэ хэд маань. Тэгээ буцаад нэг ачаа явж мохот бас зориулээд. За гоёо. Тэр спейсер авах уу юу гэдгээ шийтгэсэн. Одоо нэгэнт гоё дугуй бод тавьж байгаас хойш нэг мөр баланс центрыг нь хийлгээд тохируулаад тавьчих юм бол бас янз юм бах та. За эргүүлэл сэнсийн үзэл тэгэл тохируулаад баланс. Баланс таарсан байна. Ингээ ерөөсө тоглоодоо тавьж байгаа л 0 бол. За ингээ машин руугаа явсан. За нэг харъя да. Хуучин шиг байна бүр илүү гараа авчихсан. Бүр илүү гараа авчлаа тий. За ялч баха спейсер авъя. Арай л айхтар. Чадвар гадагшаага баг 6-7 сант ялчгүй гадагшаа офсеттэй бод байсан юм аа. Арай л одоо хажуулаас харахаар баг энэ ч одоо 8-9-10 сант биш шүү дээ. Авсан дээр юм байна. Спейсер тавиул нэвтгэл тавьмаар юм. Энэ яг нөгөө өмнөх нөгөө 21-т обууданд нь зориулцээс болохоор. За. Спейсер авсан.
Энд ч өөрөө нэг хас 12 офсеттэй болохоор ер нь гадагшлуулаад спейсерийг горлуулахаар ер нь бол захиалгаар цаанаасаа хийсэн юм байна хөө. Нөгөө хай 4T загвар шүү дээ хаа. Өө амар тасарцсан. Одоо ингээ харах юм бол яг хуучин шиг спейсертэй юм шиг л гадагшилсан байна. Нэг 2 хуруу. Тэг 4-5 цент гадагшаа. Тэгээд дүүрээд ирээ таарцсан. Янзын гоё байна да. За энд бас дараагийн дугуйг нь скотч байна. Энэ тэгээд бас манай дугуйсаж баланс хийж байгаа ах тэгсэн. Нөгөө баланс хийсэн дугуй. Тэгээ энэ машиныхын дугууны хошууг энэ нэг улаан тэмдэглэгээ байгааз. Энэ улаантай ер нь ингээд яг харалдаа хийчтэй гинэ. Тэгээ үдэ гадамаа дугуй муугуу солиод энэ төрлийн асуудал гарах юм бол нөгөө баланс хийсэн болохоор буцаагаад яг энэ харалдаанд хошуугаа бас байрлуулж байгаа догсроод явчихвал баланс ч алдагдахгүй гоё болно гэж. Энийг бас мэдмээр юм байна. За ингэж харагдчихээн да. Хойтлын ямар харагдчихээн. Арай л харьцангуй харагдаж байгаа хэвээр том жижиг хоёр. Бандаага дүүрээд бас гоё болж байна да тий. За хойтл нэг тиймэрхүү, уртл нэг иймэрхүү. За би тэгээд энэ нөгөө цэнхэр бичгийг нэг бодисоор үүрээд арилгаж байна. Гоё цагаан болгочлоо. Тэгвэл бас гоё юм. Тэгэхгүй нэг цэнхэрүүг орж ирээ жоохон сонирн байгаадс. За бас нэлээд ажил боллоо шүү. Бүх дугуйгаа солиод дууссан. За нэг харагдцал иймэрхүү байна да. За спейсер авсан. Тэгэхээр яг спейсертэй юм шиг гоё болж. За хойтлын запасыг бас аваад нэг юм бас солиод яг тавилаа. Тэгээд 285 7017 гэдэг том дугуй хийдэг. Том дугуй хойно үүрээд багтал. Энд чинь ингээд тулахгүй яг гоё таарч шүү дээ нараа. За ингээд өвзөгийн кастом хамгийн гоё ободыг сонгож тавилаа да. За тэгээд ингээд обод дугуйг бол манай бодонгийн залуучууд захиалгаар авчирч гисэн. За дугуйг нь бол мега тайр гэдэг газраас авсан 5 ширхэг. Ер нь бол өвлийн зориулттай. Гэхдээ ET цас шавар мавар 100 мөн бол ямар ч асуудалгүй. King Tire-ийн ахигч хоёр маань бас үнэхээр нямба хийж байна. Битүү ободыг нь ороож байгаа дугуйгаа сольж байна. За тэгээд боолт чангалгаанууд бүгд нөгөө ток яг тогтц утгуудаар бүгдийг чангална. За давхар бүгд баланс хийгдсэн. За тэгээ балансаа хийчихэд хамгийн гоё юм энэ дээр байгаа улаан тэмдэглэгээтэй энэ хошууг нь яг гоё тааруулсан байгаа. Бүх дугуйнууд адилхан. Тэгээ дараа энэ тэнд нэг задлж угсрахад яг баланс хийцэн болохоор яг энэ тэмдэглээнийхаа дагуу ингэж хошуугаа тааруулаад обоодоо хийгээ явах юм бол баланс ч алдагдахгүй гэж. Яа тэгээд нэг иймэрхүү боллоо доо бандаагаад. Спейсерээ аваад байхад гадагшаага нэг ойролцоогоор ийм 2 хуруу гарч байгаа байхгүй. За тэр хойтлын нас харагдаж байгаа бох тий. Спейсертэй байсан бол бүр айгүй гадагшлахаар байна. Тэ айгүй гой бандаагаад баг зэрэг гой гадагшаага болоод таарчлаа. За пиндрээс нэг яг л 2 хуруу юм уу да. Нэг иймэрхүү байдлаар л харагдаж байна. Яг л алтан дундаж яг гоё таарчлаа. Хитрхи дотгошоо биш. За тэгээд араарийнх нь тоногуд бас байгаа. Одоо тэгээд нэмээд дээр нэг айгуу гоё бас брендийн ачаа хийн. Урталтнаас нэг гоё брендийн snorkel-ийн сафари явуулаа гэсэн үг шүү дээ. За удахгүй уулзцгаая.